бацхан үзэгчтэй. За би сэтгүүлч Батцэг байна. Өнөөдөр бидэнтэй улс төрөөс бусдыг нь ярилцахаар Монгол улсын шадар сайдын ахлах зөвлөх хурцын оюун цэцэг урилгыг минь хүлээн авсан юм байна. За бид төрийн ордны гадаа 14 цагт уулзъя гэж цаг тавуулсан байгаа. Одоо гарч ирэхэд бараг цаг нь төгсөн байна. Тэм учраас удахгүй та бүхэндээ зочноо уулзъя. За сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. За баярлалаа. Та хэд манаас намайг одоо яг энэ үед бас хүлээж авч байгааг баярж байна. Тий. Ажил ихтэй байна уу та? Одоо яг ажил яг дөрөнжин да. Тий. Төрийн ажил, улс төрийн ажил. За тэгэл хажуугаар нь би ч одоо бас хүмүүнлэгийн байгууллагын нэг өдөр зүйлүүдийн хүүхдийн байгууллагын бас нэг арга хэмжээтэй гэх мэтлэнгээр байна да. Зөвлөх таны ер нь үндсэн мэргэжил юу вэ? Би хуульч. За одоо Москвагийн сургуулийг онц төгсөд ирээд тэгээд дээд шүүхийн боловсон хүчний одоо мэдлэлд очсон. Тэгээд намайг төгсөж ирэхээр би ч одоо нэлээд том ажил өгөх юм ба гэсэн чинь шууд нийслэлийн шүүхийн нарийн бичгийн дараагаар аваад ингээд очоод ингээд яг үндсэндээ дадлагжигч ажилтнаар очиж ажилласан. Тэгээд удирдлагын акцент одоо шүүхэд нэг жил гаруй ажиллаж байгаад удирдлагын акцент эзэмшилгээний ажилтан багшаар ажилласан л да. Тэгээ олон жил ажилласан. За тэгээ тэр хоорондоо би өмгөөлөгч, нотариатч, за хууч эмэгтэйчдийн холбооны гүйс захирал, за тэгээ Монгол улсын засгийн газарт бас ажиллаад шадар сайдын зөвлөх, мөн одоо хэрэглэх газрын хяналт шалгалт үнэлгээ дотоод аудитын газрын дараагаар ажиллаж байгаад сая ингээд нөгөө сонгуулийн хуулийнхаа дагуу ажиллаа өгөөд ингээд шадар сайдын ажлын албаны дарга буюу ахлах зөвлөхөөр мөн одоо Аюунбаатар шадарттайгаа хамтарч ажиллаж байна. Ер нь шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллах хүнд үү? Ажил ихтэй байх өдөртөө? Би ер нь бол 2007 онд бас шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байсан мэргэжлийн хяналт оюуны өмчийн газрын хариуцаад ажиллаж байсан. Тэгээ ер нь бол яг л одоо яг төрийн албаа хааш нартай адилхан хэдийгээр улс төрийн албан тушаалч гэсэн яг төрийн ажлыг л хийдэг. Өөрөөр хэлбэл яг л одоо нөгөө хариуцсан агентлагуудынхаа ажлыг засгийн газрын хуралдаанд оруулах, за тэгээд одоо гарсан шийдвэрийн хэрэгжилтэнд хангах зэрэг бүх ажлыг бол ерөөсөө яг л төрийн ажлыг л хийж байгаа. Таныг ер нь энэ хуульч мэргэжлээ сонгоход чинь танаа аав ер нь хэр нөлөөлсөн бэ? Яагаад тэгэхээр одоо хурцын оюун цэцэг гэхээр геолог уулуурхаан сайд байсан хурцгай охин юм байна гэдгийг манай зарим үзэгчид бол анзаарч байгаа байх гэж бодож байна. Үүндээ ихэд манай аав бол нөлөөлөөгүй, миний эмээ нөлөөлсөн. Тий. Ерөөсөө хуульчин гэдэг чинь миний хөө аягүй сайхан штэ. Манай ээж бол эмчүн, аав маань геологч. Тэгэхээр эрэгтэй дүүн геологч болно. Эгч нь одоо ангаахын эмч болох гэж байгаа юм байна. Миний охинд одоо хуульч болохгүй гэдэг. Тэгээ тэр нь яасан хэр бол би очиод бүртгүүлэх гэсэн байхгүй юу? Сэтгүүлч болно гэд. Тэгээд уг нь бол очиод бүртгүүлэх гэсэн чинь тэр үед чинь одоо хүний асуухгүй шуудалцаа сэтгүүлчийнх нь юу бол айгүй их болцсон байна чи ерөөсө хуулийн ангид гэж шууд бичсэн. Тэгээд би чинь боо юм болол гэртээ очтол эмээ маань энэ хууль гэдэг чинь миний хоо айгүй чухал мэргэжилтэй бараг Ленний одоо Лен ч өөрөө хуульч юм шүү дээ. Одоо Ленний мэргэжил шүү дээ миний охин гэхдээ би нэр тийм билүүгээл тэгэл аав маань ч гэсэн хуульч гэдэг чинь миний аягүй сайхан мэргэжил гээл. Тэгэл би хуульч болсон. Таны аав бол бас нэгэн үе одоо хитрхи үнцэрхэг үзэлтэй гэж гадуурхагдаж явсан байна. Амьдралыг чинь ингээд түүхийг сөхөд үзэх юм бол тухайн үед ерөнхий сайд Бямсрангуй, Монгол банкны ерөнхийлөгч Данзангуй, манай аав гурав бол үндэсний үзэлтийн ажлаасаа халагдчихсан. Тэгээ яасан хэр бол Эрдэнэтийн гог за тэгэл одоо Багнуурын уурхаа гэд хид хідэн асуудлууд дээр Эрдэнэтийн уурхаагаас Орос руу очиж исэн одоо хүдэр дотор ямар одоо эрдэс баялаг үн цэнгүй явж ийн гэдгийг манай аав яг ингээд нөгөө геологч хүний хувьд тооцоо гаргаад Бямсрангуй болохоор бол нөгөө хуучин үнийн хорооны дарга байлаа шүү дээ. За тэгэхээр яасан бэ гэхээр бол нөгөө Монгол банкны Данзангуй болохоор бол яг Лондоны металлын бирж дээр жишээлбэл одоо 5 тонн мөнгө хэдэн долларын үнэтэй вэ? Ямар юмыг бид нар ингээ үн цэнэгүй Орос руу ачуулаад байна вэ гэдгийг тооцоолоод тэр мөнгөөр нь ямар одоо сургууль цэцэрлэг барьж болох вэ? Жилдээ тийм үү? Тэр тооцоог нь Бямсрангуй эдийн засгийн тэр үндэслэлийн Бямсрангуй бол гаргаад тэгээ гуруулаа үндэсний үзэлтэн гэж ажлаас халагдчихсэн.
Тэгээд би бол яг тэр үед бол шилжилтийн одоо насны үед байсан эмэгтэй хүүхэдтэй. Тэг ингээд Монголын төлөө ингээд зүтгэжсэн аав маань Москвад очиод ингээд яг ингээд Монголын хэлийг гараад явхад биднийг тэрвэл манай ээжийг тэрвэл ингээд амар уйлсан байхгүй. Тэгэхэд миний бага нас дууссан гэж би өөрөөсөө боддог. Яагаад ингэж зүтгэжсэн аав юм те ингээд үндэсний үзэлт ингээд ажилласаа болчихвол. Тэгээ би ерөөсөө онц сурна. Би Монголын төр ааваас те аавтайгаа адилхан зүтгэн гэсэн тийм өөртөө тангараг тавьсан л да. Тэгэхээр ийм одоо хүнд хэцүү үеийг давсан хүн өөр хүүхдээ одоо улс төрийн ажил хийлгүүлэхийг ер нь хэр зөвшөөрдөг юм болоо. Шадар сайдын ахлах зөвлөх гэдэг бол улс төрийн албан тушаал шүү дээ. Тий. Гэхдээ ер нь ерөөсөө манай аав ч өөрөө төрийн хүн. Тэрийн сайн сайхан явж байгаа бол ерөөсөө юу гэхээр манай өвгдээсийн одоо хүний муу үзэхгүй байх, хүний төлөө гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй гэдэг тийм хүмүүжлэр бидийг хүмүүжүүлсэн. Тухайн үед хатвчин хийдгээд 300 гаруй лам шавилж исэн ийм хийдийн лам нарыг яг одоо 30-аад оны хэлбэгдүүлэлтийн үед манай өвөө яасан гэхээр бүгдээрнгийн намын гишүүн болгосон байхгүй юу? Тэгэхээр чи нөө намын гишүүн одоо эрэхтэл бүгдээрээ намын гишүүн болсон байсан. Тэгээ ингээд тэр олон лам нарын амь насыг аварсан. Үнэхээр одоо тийм бас нэг бүр одоо намын гишүүн болохгүй гэсэн юм том лам нар бол бас хэлмэгцсэн юм байдаг байхгүй юу? Тий. Тийм учраас манай аав ч гэсэн одоо жишээлбэл Москвад ингээд түрүү хэлсэн тий ажиллаа өгчөөд Москвад ажиллаж байхдаа одоо энэ эхний улсын эрдэмшлэгээний төв за энэ энэ эмнэлгүүд энэ эмнэлгүүдийн одоо барилга байгууламжуудын бүх юмнуудын тий одоо ханган нийлүүлэлтийг хариуцаж ажиллаж исэн. Энэ бүх юм маань юу хийж байгаа хэрэг бол ерөөсөө Монголын төрийн хүн гэдэг чинь ерөөсөө л яг энэ ард түмнийхээ төлөө тэр нийтийн ашигын төлөө сэтгэж чаддаг. Тэгэхээс биш тэрнийг төрийн албыг ашиглах ч юм уу эсвэл тэрний араар нь одоо юу гэдэг хувийнхаа амьдрал ахуйг зориулах тэгээ дандаа одоо өөрийн хувийн эрх ашигыг нь л ашигтай л бол тэр нь хөдөлж яадаг. Тийм байдлаар өнөөдөр бас тийм бас хандлага байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм л хандлагууд байгаасаа гэж би боддгийг. Би дээр нь бас ингэж боддог л доо. Мэргэжлэр би яг олон жил ажиллаж байгаа. Би түүгээр аюух бахархдгийг. Одоо хууль чууны хийх ёстой бүхэл ажил те нотариач. За үнэхээр прокуророос бусдын. Тийм байна. Хийсэн. Тэгэд тэр утгаараа би бол өөрийгөө айгу азтай хүн гэж боддгийг. Намайг анх гэд би ингээд бас шүүгчээр очиод бас ингээд өөрийгөө хамгаалах чадваргүй жоохон хөл гарны юм саажилттай охиныг үндсэндээ бол баг хүргэн ах нь ерөнхийдөө бол ингэ жирэмслүүлсэн байдаг байхгүй юу. Гэхдээ нэг жоохон хажуудлынх нь хөрш айлын одоо хот айлын хүү бас хайдаа ингээд ирж уулздаг байсан тийм хүүг ингээд хүчингийн хэрэг болгоод анх нөө прокуророос тэр үе чинь улсын прокуророос хянаж ирж байцаалт хийж авчирсан хэргийг шүүхөө шууд ингээд ялдаг гэсэн байхгүй юу. Гэтэл ингээд явцын дунд ингээд хараад ингээд уншаад исэн чинь тэр ерөөсөө тэр хүү хүчин хийх боломжгүй байсан байхгүй юу. Тэгээд би тэрний чинь цагаатах гэж нэг үздэг байхгүй юу. Тэгээд бас л бид нар чинь бас шинжилэл нөгөө перестройк гэл те одоо яг ингээд одоо нөгөө зориг агсан тэгээд одоо энэ манай хүний эрхийн комиссийн одоо мембер орж байгаа гэдээ бид нар чинь бас их тийм нийгмээ өөрчлөе, шинжилээ. Монгол улс бол хит одоо нэг одоо Оросын улсын түүхийн эдийн гол одоо хангагч болчлоо гэж бас тийм одоо шинжиллийн уур амьсгал орсон байлаа шүү дээ. Тэгээд ингээд яриад ажиллаж хахад бол одоо тэр үед чинь ГУЛАГ гэл те нөгөө хүний эрхийн хэлмэгдэлт одоо сталинизмын одоо хэлмэгдүүлэлт маш их юу хүний эрхийг зөрчижсэн тийм түүх бол их байсан учраас би бол одоо хүний эрхтэй холбогдлолтой юм дээр аюух эмзэг ханддаг байсан. Тэгээд тэр хүүг нөгөө одоо хийс хэрэгээр яг ял өгөх гэдсэн. Тэгээ би мөрдөн байцаалтан тэр хэргийг буцаах гээд. Тэгээд тухайн үед дийлээгүй. Тэгтэл одоо цагаатах гэж үзээд тэгээд дараа нь явцын дунд тэгээд давж байгаад нөө хэрэг маань буцаж ирээд тэр хүү бол юу яжсан л да нөө ял нь хөнгөрчихсэн. Тий. Тэгж явж л да. Тэгээд би бол шүүгч байхдаа бол маш их амьдралын их юм сурсан л да. Би зөв боддог байхгүй юу? Монголын төр Монгол хүн гадаадын маш их мөнгөндний эсрэг нөгөө юу суугаагүй тий нөгөө дархлаас суугаагүй.
Нэг мэдсэн чинь л ерөөсөө эх орныхаа эсрэг шийдвэр гаргацсан. Нэг мэдсэн чинь гадныхны хуулгаар болцсон. Ийм одоо эмгэнэл түүхэд бол өнөөдрийн төрийн албанд за улс төрчнөрийн дунд бол байна штэ. За тэгэл одоо би чинь герман сурж байхдаа дисгүй штэ. Сурахын хажуугаар Монголын анд нөхөд гэдэг сайхан төрийн бас байгууллага байгуулад. Тэгээ би чинь Монголын тухай очиж тентэр хичээл лекц уншина. Тэгээ Монгол улс тэр үчи 95, 7, 8 он гэдэг чинь бас айгүй хүнд үе байсан байхгүй юу? Тэгээд тэр үед одоо 40 тонны контейнер дүүрэн эмнэлгийн тоног төхөөрөмж за тэр үед чинь одоо анх удаа те нөгөө утас нь ходоод биендээ дотор хайлдаг утас. Энд ингээд асчраад мистаслийн утас тий. Тэгээд Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн төвд би гардуулж өгч ирсэн. Тэгээ одоо болтол герман ор гэд бэждэг. Германуудаас би өгөөмөр зангасарсан. Нэг оройн нэг шөнийн дотор 5 сая Deutsche Mark-ыг гадаадд байгаа хүүхдүүдийн төлөө Африкийн хүүхдүүдэд зүгээр ингээл хэдэн зуун мянгаар нь хандив ингээд дансрууд нь орж ижсэн байхгүй. Тэгээд тэр их мөнгөний урсгалыг би яагаад Монголын хүүхдүүдийнхээ төлөө Монголынхаа төлөө явуулах ёстой гэж бодоод тэгэл би ч ёстой нэрэ тэнд ч очиод нөгөө энэ тэнд очиж яг Монголынхаа эмэгтэйчүүдийн талаар, монголчуудын талаар лекц уншдаг. Тэгээ хандив хөрөнгө бонг босгодог. Нөгөө талаас бол би миний хүү Германд зүрхний операцанд орсон. Тий. Тэгээд би тэр одоо мөнгийг бас яг Ротаригийн клубын шугамаар хандиваар ингээд тэр хөрөнгө босч иржсэн. Тийм учраас бол би бол одоо бол өнөөдөр гэтэл би одоо тий нөө Соос Киндердорф гэдэг хүүхдийн асрамжийн газрууд байна. Бадамл Янхаа гэдэг голцоо явахтай нөө би нөгөө хилтэй болохоор тэгээд төрийн бас байгууллагын шугамаараа нөгөө хүүхдүүд асрамжийн газруудад хуулийн зөвлөгөө өгөөл ингээд удирч зөвлөн байж идэг. Тэгэхээр хүн бол ямар ч тохиолдолд би зөв хувьдаа боддог байхгүй юу. Дандаа хүн бол яг ийм сонголтын өмнө байдаг байхгүй юу. Заавал хүн бол ажиллаж байгаа албан тушаалаас ашигтай байвал хөдөлтийг ашиггүй бол энэ эрх ашигыг ард түмний эрх ашигыг ингэж хохироох тийм биш байгаасаа л манай Монголын төр гэдэг чинь өөрөө яг ард түмнийхаа төлөө яг Монголын тусгаар тогтнолын төлөө явж байхад дандаа үеийн үед те хажууд хятадууд байсан, үеийн үед Оросын их гүрний сонирхол байсан. Гэтэл жишээлбэл 100 жилийн өмнө те манай Монголын өвгдээс 500 хүрэхгүй мянган хүн амтай байхдаа энэ ташуураараа те тусгаар тогтнолоо бид нарт авчиж өгсөн ийм сайхан өвгдээц үүдэг. Тэгэхээр өнөөдөр би бол боддог байхгүй 303 сая хүнтэй болцсон. За эдийн засаг, зэр зэвсэг боловсон хүчин хүн бүх талаараа Монголын төр гэдэг чинь Монголын ард түмэн бол одоо бас ингэ бэлччлээ штэ. Гэтэл яагаад бид нар өнөөдөр сайн дураараа гадныхны хөл гар болох хэвээр яахаараа бид нар ард түмнээ хажууд тийш нь хаяад ингээд бид нар ингээд гадныхны эрх ашигыг хуулиар нь тий одоо ерөөсөө гол зэвсэг чинь хууль болчиход байгаа штэ. Хуулиар нь дамжуулж нөгөө хөрөнгө мөнгийг чинь авдаг нөгөө эд хөрөнгийг хяндаг Монголын төрийг хяндаг энэ гадныхны ашиг сонирхлын хөл гар болж болохгүй гэж боддог. Та хүмүүнлэгийн чиглэлээр бас нэлээд олон ажил хийдэг юм билээ. Тэгээ хэдэн оноос хойш яг энэ чиглэлээр нь анхаарал хандуулах болов? Би ер нь хараа нэг ийм түүхтэй. Анх өштэй 1993 онд эхний улсын эрдэмшилгээний төвд одоо яг эрчим эмчилгээний тасагт нь амьсгалын аппарат байхгүй гэдэг ийм асуудлыг телевизээр гаргадаг. Тэр үед ч одоо маш хүнд байлаа шүү дээ. Тэгээд одоо Монголын төв гол тий эхний улсын хүүхдийн төв амьсгалын аппарат байхгүй гэдэг чинь одоо жишээлбэл ингээд хордлого аастан болоод хоолойнд ботсон уушгин ажиллагаа хийсэн одоо хүүхд ирэхэд зохиомлоор нөгөө уушгийг амьсгалуулж байгаад эмчилгээ хийгээд тэр хүүхдийг сэргээх хэрэгтэй байхгүй. Гэтэл нөгөө манай ээж маань эмч хүн байсан. Тэгээ тэр аппарат байхгүй яана гэлстэй ингээл амар сандардаг байхгүй. Тэгээ ээжигээ тайвшруулахад би анх 93 онд тэр аппаратыг хөөцөлдөж үзчихсэн юм. Тэгээд тэр маань 95 онд тэгээд анх удаа Rotary гэдэг энэ хүмүүнлэгийн байгууллагын тухайн үед боших тухайн жаргал сайхан гэдэг дефактогийн жаргал сайхан ах бид хэд ингээд тэр асуудлыг тавиад тэгээд тухайн үед яг нөгөө балансанд нь $14,000 үнэтэй гэдээ бичсэн байсан тэр аппаратыг ингээд хөрөнгийг яг босгодог байхгүй юу Rotary клубын шугамар. Тэгээд ингээд босгоод ингээд очиод нөгөө яг JICA-гаас захиалтал
уучлаарай энэ чинь одоо 54,000 долларын үнэтэй. А бид нар бол нөгөө олноор ингээд захиалах юм бол тухайн үедээ яг нэг социализмын үед орж ирсэн аппаратма тийм хямдхан байсан. А тэгээд нөгөө яг бодит үнэ нь бол 54,000 доллар. Ингээд би ч одоо бүр яхаа мэдгүй 14,000 доллараар ингээд дансанд байж идэг. Тэгээд яасан хэрэг бол би одоо тэгтээ анх англи хэл сурч илаа. Би бол герман хэлтэй л дээ. Унган орс хэлтэй. Тэгтээ тэр үед англи хэл сурчсан. Тэгээд манай удирдлагын академийн багш нар хичээл зааж ирсэн Австралийн гэр бүл байсан. Тэгээд би айгүй сэтгэлээр унтсан тэр хичээл дээр ирсэн чинь манай багш асуугаад надад англиар түүхээ яар гээд. Тэгээд би ярьсан чинь нөгөөд чинь анх удаа Австралийн элчин сайдын яамрууд бид нар 95 онд 94 онд тэр чинь одоо 93 онд ч тэ төсөл бичээд тэр аппарат 95 онд орж ижсэн түүхтэй. Тэгэхээр хүмүүнлэгийн чиг дээр гэдэг маань яг би бол одоо анх бол яг тэгэж би энэ одоо сайхан олон улсын хүмүүнлэгийн байгууллагатай холбогдоод ингээд одоо өнөөдрийг болтол Монгол улсын 13 Rotary клубын нэг клуб буюу одоо 3 дахь нийслэл Rotary клубын гишүүн. Тэгээд бид нар энэ хүмүүнлэгийн байгууллагын шугамар бол одоо энэ жил ихтэл манайх бол тийм ээ одоо түүхний мултралтай хүүхдүүдийг за тэгээд дөнгөж нөгөө төрсэн яраа хүүхдүүдийн ганцхан тусал цусаар бүх одоо тэр нөгөө өвчнийг эрт илрүүлэх тийм төслийг хэрэгжүүлж байна. За тэгэхээр үзэгчдээ улс төрөөс бусдыг нь ярилцлага та бүхэнд хүрж байна. Бид хоёрын тухайд ярилцлага яг одоо явуулангийн цэцэрлэг төрөлнгээс та бүхэнд хүргэж байгаамаа. Энэ хавь айгүй сайхан төгчлөлттэй байгааз. Энэ нийслэлийн хурлын төлөөдөж байхдаа бид нар шинэ мөнгөнд баталж байна шүү дээ. Тийм үү? Оюун цэцэг зөвлөхийн тухайд бол 2008-аас 12 онд баха. Би 8 онд Баянзүрх дүүргийнхаа арт түмний итгэлийг аваад ингээд хурлын төлөөлөгч болж исэн. Тэгэхэд бол бид нар тухайн үеийн нэг хурлын төлөөлөгчдийн нэг онцлог юу байсан гэхээр бол анх удаа яг одоо хотын захиргаанд ажилддаггүй хүнлэнгийн буюу одоо бизнесийн олон салбарт ажиллаж байсан хүмүүс бол хурлын төлөөлөгчөөр сонгогдсон юм онцлогтой. Тэр утгаараа бид нар яасан бэ гэхээр бол ерөөсөө ингээд хуучин чинь ерөөсөө тийм тогтцсон практик байсан байхгүй юу? Заслаг даргийнхаа өөдөөс хинч юу ч хэлж чадах ирэх байхгүй. Тэгээд дарга бол хаан. Тэгээд нөгөө харийн агентлуудынх нь цэрэгнэр нь бүгдээрээ хурлын төлөөлөгч байсан. Одоо өнөөдөр нийслэлийн хурал ямар идэвхтэй, ямар одоо чухал асуудлуудыг шийдэж чадчихин те. Бид нар бол одоо хуучин жилд нэг 2 удаа хуралддаг байсан. Энэ ажил буруу юм аа. Өнөөдөр нийслэлийн хүн амын тал хувь нь амьдарж байгаа энэ Баянзүрх энэ нийслэлийн амьдралыг зүгээр 2 жилд нэг удаа формальнаар тий баталж өгчдөг. Тэгээд бүх юмыг зөвхөн заслаг дарга мэддэг. Тэр ажлын одоо дэг өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Баярлалаа. Тэгэхээр тэр утгаараа бид нар яасан бэхээр бол нэгдүгээрт бол төсвийг бол анх удаа яг хурал дээр задлж исэн юм түүхтэй. За. Өөрөөр хэлбэл тамгын газраас оруулж ирсэн төсвийг бид нар анх удаа ингээд задлаад тэгээд одооний бидний наран туулын наран гүүрэн штэ нарны гүүрийн чинь анхны нөгөө тээзүү боловсруулах мөнгийг энэ тэнд байсан жоохон одоо хэрэгтэй хэрэггүй тэр мөнгө байршуулсан байсан юмыг бол бид нар гаргаад энэ нарны гүүрийг байгуулах энэ суурийг тавьж ирсэн. За одоо бидний 2009 онд бид нар шинэ үнсэн цэцэрлэг төрөлнг одоо яг манай эмэгтэй төлөөлөгч нар тийм ээ яг тэр үе чи одоо ингээд их хурлын гишүүд болсон мондөг хүүхнүүд чи одоо бид нар нийслэлийн хурлын төлөөлөгч байлаа шүү дээ. Тийм. Тэгээд одоо энэ үндэсний цэцэрлэг төрөлнг байгуулах асуудлыг бол яг жинхэнэ одоо бид нар санаачлаад ингээд байгуулж ирсэн. Тухайн үедээ бол нөгөө нийслэлийн манай эрэгтэй төлөөлөгч нар маань бол та нар одоо энэ туулын тий одоо юунд чулуу одоо юунд юу гэдгүүлээ хайрганд аваач та нар тэр бүм төгрөг цацах гэдэг. Тэгэхээр бид нар чинь одоо тэр тусмаа одоо би одоо манай саран чимээг одон туяа би тэд чинь жинхэнэ үзэлцэж тийм байхгүй өнөөдөр ногоон байгууламж манай энэ нийслэлийнхэнд яагаад бид нар ийм гоё орчинд амьдарч болохгүй юм бэ те цөмөрөө одоо энэ дуугаар хүүхдүүд нь ингээд дураараа ингээд ээж нь аав нь төгшүүргүй нэг цаг гадаа тоглуулах тийм орчин байхгүй болчиход шүү дээ. Тийм учраас бол бид нар бол тэр 900 гаруй газрыг хамгаалтанд аваад тэгээд эхний одоо 55 га дээр нь бид нар энэ дугуйны замтай өнөөдрийн бидний очих дуртай энэ цэцэрлэг төрөлийг байгуулж ирсэн. Түүхтэй. Тэгээ одоо тэгээ сүүлийн үед чинь улс төр мэдгүй хүмүүс их сонирхдаг болсон юм шүү дээ.
Одоо ялангуяа одоо нэр дэвшиж байгаа хүмүүсийг анзаараад байх нэ, дуучин, жүжигчин, эмзүйч, за ер нь тэгээд төрлийн л мэргэжилтэй хүмүүс байна. Энэ нь бол сайхан. Гэхдээ туршлага багтай хүмүүс ерөөсөө иргэдийн хурл яаж ажилдгийм бэ гэдэг энэ шат намжлагыг дамжаагүй хэрнээ их хурл руу шууд санаарахдаг болсон байна шүү дээ. Төрийн босго юм намхан болсон юм уу? Гэхдээ яг хоо ер нь бол их хурл гэдэг маань нийгмийн гол одоо бүлгүүдийн төлөөлөл байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зөвхөн одоо өнөөдөр Монголын өнөөдрийн байгаа улсын хурлын бүтцийг ингээ аваад үзэх юм бол дандаа бизнесийн том олигархуудын том компаниудын эздэд орсон байна шүү дээ. Банкны эзэд. Бизнесийн компаниуд тэгээ хоорондоо нөгөө бизнесийн одоо өрсөлдөөн нь улс төрийн их хурлын давцсан дээр очиод ингээд тавьчихсан. Хамаа алга бүх байж болно, дуучин байж болно. Хамгийн гол нь яг өөрөө чи хэлсэн. Энэ төр зүтгэн гэдэг бол энэ зүгээр нэг одоо алиал тий одоо цирк биш байхгүй юу. Энэ бол Монголын ард түмэнтэй бүр ингээд хүний хувийн амьдрал, өмч хөрөнгө, төрийн хүний эрхтэй холбогдлолтой том асуудлуудыг за тэгээд геополитикийн асуудал, хоёр хөрш, Орос, Хятад тийм үү. Өнөөдрийн улс төрийн нөхцөл ямар хүнд байна гадаад одоо олон улсын давцсан дээр. Тэр энэ одоо терроризм, халдлага, ийм одоо нийгмийн тулгамдсан асуудлуудыг зохицуулах байгаа хуулийг бол зүгээр нэг тийм гоё үстэй хүн бол очиад хийж бол болохгүй. Энэ бол бүр маш хариуцлагатай ажил шүү дээ. Бид нар өнөөдөр сөөхийн хуралдаа эхний ээжинд сууж үзэх хэрэгтэй. Яг үнэ. Сөөхийн хурлаараа те бид нар авсан тэр одоо тушааж байгаа тэр 47 мянга юун зарцуулагдаж байна. Сөөхийн дарга яг үнэхээр зөвхөн одоо тэр доторх хэдэн шатаа будаад ийн үү? Эсвэл үнэхээр одоо тэр дээвэр, тааз, гадна талын хүүхдүүдийн аюулгүй байдал те хүүхдийн тоглоом хийж ингээд төмрөөр хийцсэн юм аюул те одоо чи хүний толгой хагалчвал яах вэ? Одоо ингээд хүүхдүүдийн тоглоом ингээд нэг юм бизнес маягийн бүх юмыг бизнес болохгүй яг одоо миний амьдралд таатай ямар орчин бүрж ин гэдгийг бол хамгийн гол нь бид нар одоо уг нь хянах хэрэгтэй байхгүй. Жишээлбэл сая одоо ингээд та нар мэдж байгаа шүү дээ нөгөө Алтан уяг ерөнхий сайдын үед бол 256 объектыг зарцааж исэн тий зарцааж исэн тий. Тэгэхээр тэр зарцааж исэн объектуудыг ингээд аваад үзэхэд санхүүжилт нь 90%. Тэгсэн мөртөө гүйцэтгэл нь 20% та ийм эмнэлэг сургууль цэцэрлэгүүд байж шүү дээ. Тэгэхээр би юу хэлж байгаа байхгүй та нар өөрсдөө худалдаа авах үйл ажиллагаанд нь оролцоогүй бол шууд одоо ингээд оролцоогүй бол сонирхгүй жишээл аймгийн тамгын газрынхан одоо энэ боловсролын яамал нэг ийм компани сонгоод тэр нэг одоо нэг ийм барьж байгаа тэр нэг давхралт барьсан байлээ гэдэг. Тэгээ хідэн төгрөгийн цэцэрлэгийн хизээ баригдад дуусч байгаа. Тэрнийг үс бид нар мэдэхгүй байгаа. Би хэлж байгаа мэдэх ёстой та нар. Та нар захиалагчийн хувьд та нар ч одоо ингээд манай сургууль, манай аймаг, манай энэ суманд яг л ийм 900 хүүхдийн цэцэрлэг байх ёстой байстай гэж хэлээл батлуулаад улсын төсвөөс мөнгө гаргуулсан биз дээ. Тэгвэл тэр чинь чанартай сургууль цэцэрлэг байгаасаа гэж орон нутгийн тамгын газар чинь хяналт тавих ёстой байхгүй юу? Гэтэл тэгхгүйгээ шууд дараатай байна. Тий, тэгээд одоо дүүрэг өнөөдөр Монгол улсын жишээл Баянзүрх дүүрэг юм уу, Хан уул дүүрэг гэл тэгтэл те 3-4 аймаг Баянзүрх дүүрэг бол бараг 6 аймагтай тэнцүү хүн амтай дүүрэг шүү дээ. Тэгэхээр тэр асуудлыг мэдхгүйгээр шууд улс орны хэмжээний ийм одоо 20-30 жилийн үр дагавартай олон улсын болон үндэсний хэмжээний том одоо ач холбогдол бүхий шийдвэрийг гаргахдаа бид нар яах ёстой? Мэдлэгтэй хүн байх ёстой. Богд хаан хүртэл би юунд гар үсгэж орчоо гэдэг шүү дээ. Тийм учраас бол мэдлэггүй хүн сэтгэл байгаад мэдлэггүй байна гэдэг бол бүр аюултай гэж байгаа шүү дээ. Сэтгэлийн хөөрөөр асуудал ханддаг байхгүй. Гэтэл тэр цаа талд нь яах вэ? Олон мянган хүний хөдөлмөр би түрүүний хэлсэн хувь заяа, амь нас, аюулгүй байдал гэдэг. Үндэсний аюулгүй байдал. За хоол идэ хоол нь хөрлөө тань. За тэгээ. За хоолндорой. Шадар сайдын ажлын албанд хаяглах хүсэлт өргөдлүүд бол олон байх уу? Маш их өргөдөл гомдлууд байдаг, ирдэг. Тий. Одоо мэргэжлийн хяналтын үйл ажиллагаатай холбогдлолтой за түүнээс гадна стандарт тийм ээ одоо хэмжээ зүйн нөгөө одоо энэ жижиг бизнес эрхлэгч нар байна шүү дээ. Ногоо зардаг. Тэгэл тэр нөгөө
жингийн тухайн яг эталонд таарж ийн үгүй юу, тэрнтэй холбогдуулсан гомдол гэл ер нь бол их ирэн шүү аж ахуйн байгууллагуудын. Тэгээ энэ нөгөө манай хуулиар чинь төрийн захиргааны дээд байгууллага нь одоо захиргааны хэргийн шүүхэд хандхаас өмнө захиргааны дээдчдийн байгууллагад нь хандна гэдэг утгаараа манад бол олон одоо маргаануудыг ингээд би бол хуульчны хувьд бол заавал асуудлыг шүүхэд хүрэхгүйгээр ингээд асуудлын нь дээдчдийн байгууллага нь бол зохицуулаад жишээлбэл актын хүчингөө олгохыг даалгах. За юу гэдэг нь газар би өнөөдөр гэтэл одоо ажлын байранд их бэлгийн дарамт учруулсан төрийн албан хаагч хариуцлага тооцох юм бүгд даалгавар үүрэг даалгавар сая өгсөн өнөөдөр жишээлбэл. Яг өнөөдрийн байдлаар танаа зах дээр хичнээн түрээслэгч байгаа. Одоо манайх чинь 60 гаруй түрээслэгч байна. Үүний одоо ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Тэгээд одоо энэ бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бидэнд л одоо тулгамдж байгаа ер нь нэг номерын асуудал болохоор бидний 1% татвар гэдэг юм дээр бид нэр ярьж байгаа. Тэгээ манайх бол одоо нэг давхар тэр чигээр хүнсний лангу байдаг. Хүнсний аюулгүй байдлын талыг бол ер нь бүгдөө нэлээд сайн барьж одоо дотоод дүрмэнд туцаж ингэж ажилладаг. Нөөтийн хувьд бол яг иргэн хүний хувьд нөөтөө авъя гэдэг нэг хөдөлгөгчдөөс түрээслэгчдээс нэхэхэд бол сайхан. Гэхдээ яг нөгөө орлого нь 50 сая хүрэхгүй байгаа хүмүүст бол эн чинь дарамт болоод байна, хүндрэл болоод байна гэдэг юм нөгөө ойлголцлын буруу зүйл байсан учраас бас нэлийн асуудал үүссэн байх гэж байна. Яг одоо ч таны одоо энэ лангуу бол нэг ерөөхдөө та мэдэж шүү дээ 50 сая төгрөг тийм ээ. Одоо яг та өөрөө нөөц төлөгч мөн үгүй юу гэдгийг бас айгүй энэ бизнес эрхлэлээ зөв ойлгох хэрэгтэй байхгүй юу энэ. Тэр нь ямар учиртай гэхээр бол зөвхөн нөөц төлөгч гэдэг маань тэгээ жилийн орлого нь 50 сая төгрөгөөс дээш ингээд байгаа тохиолдолд шүү дээ. Гэтэл одоо ихэнх тохиолдолд ингээд харж байхад энэ лангуу эзэмшигч нар бол тийм ээ түрээслэгч нар бол одоо тийм 50 саяас хэтэрч гэсэн тийм орлоготой хүмүүс байхгүй шүү дээ. Тийм учраас бол нэгдүгээр татврын байгууллага бол зөвхөн 50-аас дээш сая төгрөгийн орлоготой. Тийм аж ахуйн нэр байгууллагуудад л юу яа штэ тий. Нөөц төлөгч болох байхгүй юу? Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь болохоор одоо шууд ингээд нөгөө энэ юу кассны машин шууд ажилуулах үүрэг бол байхгүй юу? Ер нь яг л энэ хүн та өөрөө л эзэн юм байна. Өөрөө лангуу эзэмшээд өөрөө ингээд явж байгаа тий. Тэгэхээр одоо бол манайхан бол юу гэж яаж юм гэхээр орлого нь тодорхой бус хуваарь тий одоо аж ахуй эрхлэгчд гэдэг маань одоо яг ингээд татварт хэдий төлдөг сарда. Үгүй сарда. Татвар нэг 6,000 төгрөг явж байгаа. 6,000 шүү дээ тий. Энэ бол нөгөө орлого нь тодорхой бос тийм үү? Орлого нь тодорхой бос иргэдэл та бол татвар төлсөн байхгүй юу? Ингээд болоо. Тий. Өшөө нэмж татвар төлөх бол үүрэг бол байхгүй. Зөвхөн ийм том орлоготой тийм үү 50 сая өөрөлдөө жилийн тий орлого нь 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт одоо хөрөнгөтэй хүмүүст л энэ нөөтийн хууль хамаатай байхгүй юу? Тий. Тэгээд тэгэхээр үл яаж ч утсан одоо энэ лангуун дээр сууж байгаа хүн чинь нэг бараан дараа нэг 200 төгрөг юм уу 100 төгрөг л нэмээд зарж байгаа байхгүй. Тэрнээ чинь тэр болгонд ингээд нөөт бичээд өгөөд ийн гэдэг үл ерөөсөө тэр үл арай өнөөдөртөө амьдрал нийцэхгүй байгаа юм л да. Тийм учраас бид нар одоо шадар сайдын албанд энийг та бас хурж судлаач гэсний дагуу бас та бүгд ирж ингэж яаж явах бол баяртай байна. Одоо ингээд танах бол ингээд голцсон эмэгтэйчүүд ажиллаж байна те. Яг одоо энэ орон нутгийн хөгжлийн сан жижиг дунд үйлдвэрийн сан гэдэг энэ засгийн газраас чинь улсын орон нутгийнхт чинь тийм ээ одоо дүүрэг нийслэлд бол 4 сангийн шугамар мөнгө орж иж байгаа шүү дээ. Тэгэхээр таавал ч одоо яг бизнес эрхлэгчийн хувьд за одоо энд байгаа энэ 60 түрээслэгч нар энэ зээлэнд хамрагдах одоо хөтөлбөрт хамрагдах тийм хамрагдсан уу? Тийм байгаа юу? Манай түрээслэгчтэй болохоор бол нөгөө дүүргээрээ дамжуулаад нөгөө хөдөлмөрийн хэлцээрээ дамжиж ирж эдгээр ч нөгөө төсөл бичдэг. Тэргээрээ бол одоо бас манайхаас нэг 2-3 хамрагдсан байгаа бах тий. Тэр чухал шүү дээ. Одоо бид нар чинь нөгөө татвар төлөгч нар энэ засгийн газраас маш их олон одоо түрүүн хэлсэн тий төсөл мөнгөөр бол төсөв мөнгө одоо мөнгө орон нутг руу яваад байдаг. Тэр нь жишээлбэл нөгөө жижиг дунд үйлдвэр чинь хуучин бас нэг 14 тэрбум төгрөгийг байршуулсан чинь ерөөсөө 3 компани нөгөө барьцаа хөрөнгө одоо тэ хөрөнгө мөнгөний барьцаа тэр арилжааны банкны дээр өндөр хүүг төлөөд шалгуурыг даваад зээл авах хүмүүс их бага байсан учраас 14 тэрбумыг бол 2-3 хон том компаниуд жишээлбэл аваад жижиг дунд үйлдвэрийн сангаас тэр мөнгө аваад дуусчих байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө хүрэх эзэндээ бас хүрэхгүй юм бас их гараад байгаа шүү дээ.
За тэгэхээр хам улд өргөч одоо хачин сайхан том юм аа. Ерөөсөөр 5 дахь ард харагдчихжээ штэ. Тий, стогой харагдчих тий. Одоо ингээ гой сайхан өрн зумаа 100-ны удирдал маа нэрчлээ ингээд хүн болгоны сайхан сэтгэл сайхан байна. Өнөөдөр ч ажиллаж байгаад энэ төрөөр ирсэн чи гоё юу штэ тий. Ер нь шадар сайдын авах зөвлөхөр ажиллана гэдэг чинь маш их ачаалтай ажилтг юм байна. Яасан ч олон хүнтэй уулздгийг, яасан ч их хүнтэй ярьдгийг, өндөр ачаалтай ажилтгаа гэдэг чинь өнөөдөр одоо би таныг нэг өдрийн ажлынхаас суралцлах үеэрээ л мэдэрч авлаа. Тэгээд бидний урилгыг хүлээн авч улс төрөөс бусдыг нь бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Бид бүгд хамгийн гол нь ерөөсөө л энэ арт иргэдийнхаа төлөө Монголын төр зүтгэх ёстой. Тэрний төлөө л ажиллаж байгаа. За баярлалаа зөвлөхөө. За баярлалаа.